За чуулганы нэгдсэн хуралдаанд дэгийн тухай хууль дээр бас 2-3 зүйлийг хэлье гэж бодож байна. За бас энэ зарим зүйл залттай бол бас сал дэлэхгүй байна. За гишүүд нэгдсэн хуралдаанд асуулт асуух нэрсээ өрчлөн өгдөг байсныг бол болиулъя гэж байгаа юм байна. За энэ заалтыг энд яагаад оруулсан бэ гэдгийг бас та бүдээ хэлээ. Яагаад гэвэл энэ өмнөх энэ хуулийг бол санаачилсан гишүүний хувьд. Яагаад гэвэл энэ парламентын үйл ажиллагаа нэгдсэн хуралдаан байнгын орны хуралдаануудыг бол одоо үр дүнтэй одоо явуулах ийм шаардлага бол байсан. За яагаад ер нь одоо 76 гишүүнтэй байх үед ч гэсэн одоо ч гэсэн ямар зүйл гараад байгааг ингэж чуулганы нэгдсэн хуралдаан дээр бүх гишүүд үг хэлийг тухайн асуудлаар бүх гишүүд үгээ хэлнэ гэдэг бол бас цаг хугацааны хувьд одоо 126 гишүүн гэхэд тодорхой хугацаа шаардна тодорхой асуудал хэлсэн. За түүнээс гадна байнгын орон дээр ярьсан асуудлаа чуулганы хуралдаан дээр давтаад ярьдаг. Аль эсвэл нэрсээ өгөхөд конотороо гарчдаг, гараа явчихгуудаа тэр хооронд нь нөгөө ажлын хэсэг чинь бүх асуултанд хариулцдаг. Тэгээ нөгөө гишүүд чинь сонсоогүй байж байгаа доош ирэнгүүтээ аль хэдийн асуугдсан асуултуудыг давтаж асуугаал гэдэг. За ингээл одоо сунжирдаг одоо хилцүүлэг үр дүнгүй болоод идэг ийм зүйлүүд байдаг. Тийм учраас энийг нэгдүгээр хязгаарлаа. Үр дүнтэй болгоё гэдэг үүднээс энийг оруулсан юм. Хоёрдугаар ер нь бүлэг гэж яагаад байгаа? Бүлэг нам эвсэл байгаа. Тийм учраас эдгээс чинь өөрсдөө бодлогороо хэн одоо асуулт асуухын хэн үг хэлэх үү гэдгээ нэрсээ аваад орчилж өгөөд хийх нь хамгийн үр дүнтэй гэж үзсэн. Асуулт асуухад. Тэгэхгүй бол одоо таны мэдгүй асуултууд асуусаар байгаад энэ дуустдаг шүү дээ цагууд. Энэ хоёрдугаар үг хэлэх асуудлыг энд тавьсан энэ хоёр эндэр дээрээс үг хэлье гэж одоо шийдвэрлсэн. Яагаад гэвэл үг хэлж байгаа тохиолдолд одоо хэлж ямар асуудал хамаагүй асуудал дээр гинтгэл конофод дараад үг авчдаг. Энэ ямар асуудал хэлж байгаа билээ гэж асууж байгаад нэг юу ч хамаагүй ярьдаг, тойруулаад ярьдаг. Ийм дэр. Тийм учраас үг авч энэ дээрээс үг хэлж байгаа гишүүд хариуцлагатай болж байгаа. Намын бүлгийг төлөөлж үг хэлж байгаа гэдгээрээ тухайн хэлж байгаа хууль асуудалд маш тодорхой хариуцсаж тодорхой байр суурийг илэрхийлэх гэдгээрээ гишүүд өөрсдөө хариуцлагатай болж байгаа. Энэ одоо хэвшиж байгаа энэ чухал зүйл байгаа гэж үзэж байгаа. Тийм учраас энийг бол одоо хэвдэж болохгүй гэж үзэж байгаа. За энэ би бас бүлгийн олонхын бүлгийн дараа хэлж байсан. Энэ хугацаанд бол гишүүд урьдчилан нэр өгдөг тодорхой хуулиуд дээр энэ хуулиуд дээр нэрээ өгөөл одоо тогтцсон зөв шүү дээ. Энэ дээр гомдлогч гэсэн тухай намайг ажиллаж байхдаа гомдлогч байгаа. Харин ч энд нэрээ өгчөөд асуултаа асуудаг. Нэрээ өгчөөд үгээ хэлдэггүй. Ийм асуудлууд дүүрэн байгаа шүү дээ. Тэгээд энэ тогтцсон энэ сайн жишээ одоо ингээд явах хэрэгтэй. Цаашаа хуралч нь асуудал хэлцэхдээ бодлоготой явахаас биш гинтхэн ямар асуудал хэлцэж байгаа вэ гэдэг асуудал хэлж асууж мэдгүй үг аваад ингээд асуудал сунжуулаад байдаг нэ чинь зэгцэлсэн юм заалт шүү. Тийм учраас энийг хожиг нь үлдэх зүйтэй гэж бодож байгаа. За харин хоёрдугаар нэг засах зүйл харин энэ амьдрал дээр гарч ирээд байгаа. За энэ бол зарчмын зорилттой саналыг манай гишүүд анхааралтай хараарай. 2 хоногийн ажлын 2 хоногийн өмнө өгнө гэдэг одоогийн хууль дээр байгаа. Энийг засах зүйтэй шүү. Харин тэгэхгүй бол 5 дахь өдрийн орой өдөөс хойштой орой даргын зөвлөөс эрт 7 хоногийн чинь хууль гардаг. 2 дахь өдрийн өдөөс өмнө байнгын хорооч хуралдаад эхэлчихэж байгаа. Инхээр ажлын 2 өдрийн өмнө зарчмын зорилттой саналаа өгнө гэдэг зүйл чинь ингээд утгагүй болчих. Хоёрдугаар энэ өгсөн байлаа ч гэсэн тухайн одоо гишүүн одоо пүрдорч гишүүн зарчмын зорилттой санал гаргаад тэрэнд дэмжигдсэндээ холбогдуулаад би бас зарчмын зорилттой санал гаргах ирэх байгаа шүү дээ. Энэ нь өөрөө хэлчих боломжгүй байгаа байхгүй. Ягаад гэвэл 2 хоногийн өмнө саналаа өгөө нэгээр явчихна. Пүрдорч гишүүний гаргасан зарчмын зорилттой саналыг би мэдэх боломжгүй байгаа учраас тэр дэмжигдэх хэсгэж мэдэхгүй. Тийм учраас энэ асуудлыг аваад илүү уян хатан болгоод зарчмын зорилттой саналаа тухайн хуралдууд дээр гаргаад явах зүйтэй. Энийг харин ингэж өөрчлөх зүйтэй. Энэ бол орж ирээгүй байна. Энийг цаашдаа ингэж явах зүйтэй шүү гэдгийг хэлье. За 3 дугаарт энэ байнгын орнуудын хуралдах цагийг тодорхой яг цагтаа болгомоор байна. Тэгэхгүй бол одоо ерөөсөө одоо болно шүү 11 байнгын ороо байгаа. Энэ танхимд тэтгэх өдөр ийм байгаар оролдоно. За тухайлбал одоо хууль зүйн байнгын ороо 2 дахь өдрийн за нэмж 1 минут тодруулъя. За тэгэхээр ерөөсөө байнгын хуралдах цагийг тодорхой болгочих. Гишүүдтэй ч ямар байнгын орны хуралдаанд оролцож байгаа эрдэмтэн судлаач төрийн албан хаагчдыг ч гэсэн одоо ингэж залхаагаад иж болохгүй. Тэгэхээр хууль зүйн байнгын ороо тухайлах юм бол 14 цагт хуралдаад данжин секундаар дахин хурлдана. За мэдээж одоо яралтай гэдэг юм уу одоо байдлаар хуралдах болох юм бол танхимын зохицуулалтаа хийгээд хурлдах. Нэг ийм тогтсон юм руугаа орчих юм бол их амар болно шүү. Байнгын орны хурлын цагууд их тодорхой. Чуулган 10 цагаас хурлдах гэтэл яг адилхан гэсэн үг шүү дээ. Би ийм болгочихвол их амар юм уу гэж би бодоод байна. За дараагийн яг зүйл нь бол энэ техникийн шинжтэй ганц нэг зүйлүүд байна. Манайд хууль санаачлаас анхаараарай. За гишүүн хууль тогтоох бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй гэдэг томьёол нэлээд орчсон байна. За гишүүн бол хууль тогтоох бүрэн эрхийг эдлэхгүй шүү дээ. Улсын хурлын нэг эдлэн. Тийм ээ?
Тийм учраас энэ томьёолоо бас харах зүйтэй байх. За дараа нь бол энэ харин элчин сайдыг томьёолох асуудлыг хаалттай урлан хэлцэх асуудлыг бол би дэмжиж байгаа. Би өмнө ч усын саналыг гаргаж ирсэн. Одоо харин энэ дээр нэмээд гадаад харилцаа тогтооход холбоотой За Бямцгтар хариулъя. За яг үндэ бас Мөнхбаатар гишүүн хэлдэг зөвөө. Хуучин бол улсын хурлын гишүүд байнгаараа чуулганы хуралдаанд ямар асуудал хэлцэж байгааг нь мэдэхгүй орж ирэнгүүтээ конопо дараа тэгээ хажуудлын гишүүнээс юу хэлцэж байгаа вэ, юу ярьж байгаа вэ гэж асууж байгаа. Тэгээд ингээд тэгээд санаанд орсноо ярьцдаг. Эсвэл бие биенийхээ хэлж байгаа үнээр санаа ангуудаа тэгээд одоо яриад эхэлдэг. Түүнээсээ болоод чуулганы хуралдаан сунжрах, чуулганы хуралдаан зохион байгуулалт болох хэлэлцэж байгаа асуудлын ач холбогдол буурах гэд иймэрхүү одоо үндслүүд байгаад байдаг учраас манай Мөнхбаатар нарын гишүүд бол урьдчилж нэр авч асуулт асуух, үг хэлэх нэрийг авдаг болъё. Дээрээс нь үг хэлэхдээ илүү хариуцлагатай болъё гэж эндээс үг хэлэх бол энэ заалт орсон. Эндээс үг хэлэх бол хариуцлагатай болгож байгаа маш чухал асуудал. Тэгээд санаанд орсон үедээ юу ч хамаагүй ярьдаг биш. Бэлдэж хариуцлагатай үг хэлээ бэлддэг байх. Энэ бол хэвээр үлдэж байгаа. За гишүүд бүлгээр дамжуулж урьдчилж нэр өгөх асуудал дээр бол нөгөө Viber-аар бүлгийн групп дээр за маргаашийн эх 7 хоногийн хэлцэх асуудал дээр гээд үг хэлэх асуулт асуух юм бол нэр өгөөрэй гэдэг овсготой гэдэг юм утсандаа ойр байдаг гишүүд нь бол маш хурдан хугацаанд тэрийг харчаад би үгнийг ичдэг тэгтэл нөгөө арт талд нь утсаа харж чадаагүй эсвэл өөр ажилтаа байгаад одоо тийм үү утсандаас хол байсан нөхдүүд нь үг хэлэх тийм үү тухайн асуудал дээр мэрэгсэн туршлагатай асуудлыг маш сайн мэдчихээс үн хоцроод иймэрхүү асуудал байнга одоо гомдол гардаг юм байна лээ. Дээрээс нь таны хэлдэг одоо тийм ингээд бус гишүүдийн боломжийг хаагаад урьдчилж нэрээ өгчөөд асуултаа асуудаггүй үгээ хэлдэггүй ингээд ийм асуудал болоод байсан учраас маш олон гишүүд манай Алтууи гишүүн, Сэддорж гишүүн, одоо Батчимэг гишүүн, Зариванзай гишүүн, манай бүлгийн дарга Батчааргал дарга гэдэг одоо энэ олон гишүүд манай энэ нэр нь жоох гишүүдэд тухайн чуулган байнгын хорон дээр өглөөд нэрэл асуулт асуух үг хэлэх хүмүүс нь яг ач холбогдолтой гэвэл сайн бэлдэж ирээд конопо дараад асуулт асууж нээлттэй юм уян хатан байх нь зөв юм байна гэж санал гарсан учраас энэ олон гишүүдийн гаргасан саналаар энэ заалт орж ирсэн. Ийм байдлаар явах одоо эсрэг манай гишүүд маань шийдээд явчих бах. За мөн одоо бас ер нь харж яхад бол хугацаатай даргын дэрэгт зөвлөлөөрөөс хугацааг л тогтооё. Тухайн чуулганы хуралд асуудал хэлцэх хугацааг нь тогтооч. Илүү уян хатан гишүүд нь нээлттэй асуулт асууж үг хэлэх боломжийг нээлттэй орхих гэдэг ийм саналуудаас гишүүдийн саналаар орсон гэдэг хэлье. За байнгын хорооноос хуралдаас 2 хоногийн өмнө зарчмын зөрүүтэй санал авах асуудал яг надад асуудалж өсөж байгаа. Хэдэн зуун санал авахаар урд өдөр нь байнгын хороо ажлыг хуралдаж дуусаад маргааш байнгын хороогоор оруулах гэх тэгэхээр нөгөө тамгын газрын бас нөгөө бэлдэх боломж нь жоохон багасчаад байдаг учраас тамгын газар маань бас гишүүдэд чуулганы